би өдөрт 100-аас 200 машин зор. Нийт 200-аас 200 машин. 3 машин зогсож шээ. Яаж байгаа вэ? Бордоо одоо явж үзье. Зургийн дараа. 2 сая 460 мянган цас. Энд урамшуул гэсэн байгааз. Гэртээ ууж байгаа орно гэд энэ бас хөдөлгөөний цаас хааруулъя гэд ингээд тэр зургийг бүр зорж гэрээсээ гарч ирээл үтч ингээд дараад өдөрт нэг 100-аас 200 машин дардаг байхгүй. Ингээд зарим үг дээр гээд өөртөө гомддог шүү дээ. Машин байхгүй байхгүй. Зураг ордог болчихсон заримдаа. За өнгөрсөн оны 11-р сараас эхлээд 102 аппликейшнаар дамжуулан зөрчил хэлхээс иргэдэд урамшуул олгох систем ажиллаж эхэлсэн. За энэ урамшууллыг бол өчигдрөөс эхлэн ревдийн дансан шилжүүлж эхэлсэн. За тэгвэл зөрчил хэлгээгээд 2 сая гаруй төгрөгийн урамшуул бас иргэнтэй бид яг одоо ярилцж байна. Хотын төв замдад нэг дөрөв нэрээс машин тавьдаг. Бүгд тавихгүй. Энийг мэдж байгаа. Тэгээд тултар зам руу одоо ингээд орохоор энэ машин 2 машин ингээд 3 машин зогсож шээ. Яаж байгаа вэ? Бордоо одоо явж үзье. Зургийн дараа. Одоо ингээд 3 машин энэ зогсоод тэр хоригдсон тэмдэг байна. Тэр энэ дээр нэг машин тавьчихсан. Ингээд мэдсээр байгаа тавьдаг байхгүй тэр. Одоо би зургийн дараа заавал. За энэ зогсог хоригдсон тэмдэгсээ тэр. Одоо ингээд энэ тэмдгийг харж зургийн дарахсаа заавал. За ингээд дарчаад одоо ингээд нэг одоо явдаг гэсэн байхгүй. Тэр чинь өчтөрөөс хойш хоёр талаас нь дардаг болгоцсон байл энийг. Одоо ингээд хоёр талаас нь дарна. Энэ урд ингээд хоёр дардаг өчтөрөөс юм болсон энэ аппликейшн. За ингээд хоёр цаа дарна. Ингээд хоёр зур гараад ирнэ. Одоо ингээд 100 яриач энэ дахиад ингээд явчихж байгаа. Одоо ингээд шууд явна. Ингэж явуулахад хүм болгон уцандаа заавал дааттай авах хэрэгтэй. Өнгөнөөс согссон юм шин. Одоо хэдэн цаг болж байна? 10 цагт идэгцсэн машин юм шин. Тэг чи одоо ингээд хэдэн цаг 4 цаг болж байна уу? Тэгээ энийг ингээд би одоо энэ цааш явахгүй ингээд автобусаар явахгүй. Ингээд урдын 10 цагт зогссон машин байна. Ингээд хэдэн цаг зогссон машин харагддаг байхгүй. Тэгэхээр чи би дарж ийн гэдэг чи миний өмнө ингээд хүн дараа явж ирсэн байхгүй. Тэгээ юм босоод очирч ийн гэсэн үг. 102 аппликейшн одоо миний утсан дээр байна. Энэ харж болно. 102 аппликейшн гараагүй полиц гэж аппликейшн байсан. Тэгэд энэ полицейгаар би ийм жүжигтэй машины зураг дараад полицейд явуулдаг гэсэн. Тэр үед ингэж мөнгө авдаггүй. Би мөнгө өгдөг юм биш. Ерөөсө шудраг юм л өгдөг. Одоо энэ бол болохгүй шүү дээ. Явуу нэг болоод дагуулаа тавьчихсан ийм машиныг би ингээд дараад полицей явж ирсэн. Тэгсэн чинь энэ чинь Нямбатар одоо эрдэ урлаас энэ замын төгжрлийн чи ганц төгжрөл үүсэж байгаа юм чи ерөөсөө хот дотор нэгдүгээр машин тавиад байна. Явууны зам явж чадахгүй машин тавиад байна. Энийг зогсоохын тулд ард түмнээс нэг тусламж гуйж байгаа байхгүй. Та нар бид нар туцаад өгөөч. Ингээ аппликейшн 102 аппликейшн бүтээгээд энэгээр зураг дараад бид нар явал энэ орлогын чи 10. Гэхдээ энэ орлого нь тэр хүн торгуулаад төсөө 10% нь орж ирнэ надад. Торгуул төдөг одоо хүмүүс явж байгаа зөндөө байгаа. Тэд нар мөнгө орж ирэхгүй. Нэгэл би 11 сарын 1-ээс яг 1-ээс эхэлсэн энэ үйл ажиллагаа. 1-ээс эхлээд би өдөрт 100-аас 200 машины зур. Нэг өдөрт 200-аас 200 машин. Тэгээ нэг мөнгөөр бодох юм бол нэг өдөрт нэг хүнээс би 20 мянгаар торгуул тавихтай 10% гэж байна. 2 мянган засан торгуул 1 мянган машин авах хэрэгтэй. 100 машин гэж чи би хамгийн багадаа 2 сая төгрөгийн ажил хийж байгаа байхгүй. Мөнгөний төлөө би энэ мөнгөд авах яваагүй. Хамгийн гол нь энэ аппликейшнийг би одоо өөрсөнд ингээ одоо ингээ харж харуулаад байна. За би одоо энэ одоо харж гин үү? Хүлээгээд авчих гэж байна. 102 аппликейшн явуулсан. Одоо энэ машины зургийг ингээ гараад ирнэ. Сая энэ зогсоорсон бүрээс 30 машин ингээ тавьчихсан. Энийг цаана хүлээгээд авчих байна. Дараагийн өнөөдөр явсан өнөөдөр чи ингээд 20 машин ихнийг шийдвэрлэж байна. Энэ хүчингүү гэж ингэж гарч ирдэг. Энэ өчнөө дарсан зураг. Өнөөдөр жишээлбэл та хэдэн машины зөрчил явуулсан бэ? Өнөөдөр ингээд 30-аад машин дарсан байна. Энийг би өглөө би ажилтаа юм шиг юусгэж гарч ирээд миний явдаг газар би манай гэр хурд тороод гэдэг. Эндээс гарч ирээд яг энэгээр ингэж явсаар хагаад эхлэлгүй бантаа бүтэн дээр зургийг дардаг. Тэгээ энэ Орцетийн баруун талын нэг тэр чигээр машин тавьчихдаг. Одоо ч тэгээд тавьсан байгаа. Тэрийг дардаг. Одоо тэгээд дарснаас хойш тэнд машин тавих байц. Та ер нь ажилдаа явах замынхаа машинуудыг зөрчлийг л явуулд юм эсвэл ингээд өдөржингөө ингээд яваад яг автомашины зөрчлүүдийн зургийг дараад явуулдаг. Би ч одоо 66 настай хүн байхгүй юу? Тэтгэвэр авдаг хүн өдөрт хийх юм байхгүй. Энэ би эрүүл хүн чинь гэртээ ууж байгаа орно гэд энэ бас хөдөлгөөний цаас хааруулъя гэд ингээд тэр зургийг бүр зорж гэрээсээ гарч ирээл өдөрч ингээд явж дараад өдөрт нэг 100-аас 200 машин дардаг байхгүй юу? Хамгийн багадаа 100 машин шүү. Хагас бүтнээр гарч дардггүй. Тэгээд нэг 3 5 дахь чи өдөр ингэж 7 нэг 3 өдөр хамгийн багадаа тэгээд зарим өдөр 4 өдөр ингээд дарчдаг. Аппликейшнд өнөөдөр орж ирсэн. Одоо танд мөнгө орж ирсэн харуулъя. 2 сая 460 мянган цас. Энд урамшуул гэсэн байгааз. Яг өнөөдөр орчихсон. Энэ удирдлын энэ мөнгө 120 сая төгрөг усаас гарч байгаа юм лээ.
Тэгээд надад би 120-аас 2 сая гарна 3 сая авчиж байгаа юм байна. Одоо энэ ингээд дэлгэх юм бол баг хүүхд болгон зургийг дарна. Би сайн мэдэж байна. Одоо надад дарж ирсэн ч гэсэн хүүхдүүд ингээд зураг дараа явж идэг заримдаа. Одоо миний дардаг газар машин зогсгоо байсан. Тэгээд тэргээр явдаг намайг бүр өчтөр надад нэг хүн би за нэг юм яри. Өдөртөө нэгээс 2 удаа би хүн зодолдог. Жолоос гацсан шууд зодоо. Өчтөр ингээд зодсоо одоо энэ хөд өвч бэж шүүгэнд үзүүлсэн явж байгаа. Өдөрт нэгээс 2 удаа зодолдог. Нөгөө талаас бас энэ нийслэлд ерөөсөө авто зогсоолууд байхгүй байгаа шүү дээ. Авто зогсоолуудыг хэрвээ нийслэлс бий болгоцсон байсан бол энэ автомашины жолооч нар ингэж зам дагуу машина бас ингэж тавихгүй байсан баг. Нэг талаараа авто зогсоол бас ховртой байгаатай. Би биш чи буруу яж. За яаж буруу яж? Одоо нэршилчдийн бараанд яг цагдаагийн газар ойдлын зогсоол байгаа. Бүгдийн нэг тусал ингээд нэг баркодоор үстэй зогсоол хийцэн байгаа. Одоо тэр тавиудын газар урд бас ингэ хийцэн байгаа. Би бүгдийг мэдж байгаа. Тэнд өчтөр би яг тэд дотор нэг ч машин зогсохгүй байж байгаа шүү дээ. Хонголгоо. Энэ ч мөнгө нэрээд байгаа байхгүй. Ард түмний толгоонд байгаа өвчин байна. Ингээд зүгээр газар машин тавьчих. Одоо энэ ингээд тавьчих. Энийг харлаа. Тэр машиныг хар. Энэ болохгүй шүү дээ. Ингээд тавьчихад тэгээ дараа эзэж бидний торгоод ингэж яриад байгаа шүү дээ. Чи өөрөөсөө торгохгүй юм хийж яах вэ? Одоо ингээд энэ одоо систем хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд одоо таны ажигласнаар ийм зөрчлүүд багасч байна. Хамаагүй багсан. Би өөрөө мэддэг байхгүй. Яг тэр эксклюзив дээр фантам одоо тэргүй би өглөө явахад би зарим өглөө ирэхэд өөртөө гомцдог шүү дээ. Машин байхгүй байхгүй. Зураг орлого байхгүй болчихсон заримдаа. Тэгээ нэг талаар одоо сайн үр дүн авчиж та одоо баярлж байна уу? Баярлахгүй юм бэ? Энэ чи би өөрөө өгч байгаа төлөө хийж байгаа шүү дээ. Сайн цагт. Одоо таны ингээл зөрчил явуулж байгаа чинь жолооч нар гарч ирээ таны бие таалдах үйлдэл гаргадаг гэх шүү дээ. Жолооч нар ер нь юу гэж хэлж яхин танд? Үгүй. Тэр машин дээр явж байгаа жолооч очихоор уцаад үзэл сууж идэг байхгүй юу? Уцаа үзэл суугаад дотор уцаа үзээд машин тэгээд бүтэн эгнээ хаацсан зогсож байна. Өчтөр би тэгс гаражтай сая зураг таасан хэлсэн шүү дээ. Тэр агаагаа үлээ зогсож ирсэн мэт. Яг авчихсан бүтэн эгнээ хаа зогсож байгаа байхгүй юу? Ийм мого танкаалж байна шүү дээ. Хотын залууч. Залуу хүн мэт 30 гарнаас л залуу. Тэг чи би одоо 66 наас хүн ингээд хотыг гоё болгох гэдэг яваад шүү. Гэхдээ миний дасны өргийн урд нь ингээд одоо сүүлд очиад дарахад хүмүүс даддаг утсан мэт. Уцныг нэг машин өдөрт нэг л удаа дарагддаг байхгүй юу? Одоо энэ машиныг би энд дарсан багт эдлүүдэнд нэг зогссон бот энэ машин зураг дарахад гаргацсан гэж байгаа чинь. Яг тэр байрлал солих юм байхгүй. Энэ зураг дарсан нэг өдөртөө өвчин тавьдаг. 2 удаа дарагдахгүй. Зам дээр цаанаа нэг тавихгүй би ингэж орлого олохгүй. Сард 2 сая төгрөгийн орлого олсон байна. Та нар миний орлогыг өвдөж штэ. Зүрхэл гарахгүй би шиг явж зураг зарах шаардлага байхгүй. Яг тийм болж байгаа байхгүй. Тэгвэл би гэртээ амарч юм байна штэ. Би чинь Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд би бас өөрийнхөө хэмжээнд өөрийгөө зориулаад явж байгаа байхгүй.